Үз мэдхийн найзууд цугсрах өхөөрдөм хотгон тавтай морис. Сайн байцгаана уу? За дахиад тэгшгэн тавьчих миний хөө малгайгаа. Бишээ тэгшгэн тавь. Сайн байцгаана уу зэгчдээ. Өнөөдөр Үл мэдээ. үз мэддэг нэвтрүүлэг эхэлж байна. Юу өмсч юм бэ энэ ч одоо? Сүбэдэ юм уу энэ ч динзавр юм уу? Динзавр штэ. Оо динзавр. Хумс идэг чинь юунд муу үлээ? Бинт. Яагаад? Яагаад болохоор тэр хумсан дотор нь бактериудууд байгаа. Бактериуд байгаа байхгүй үл мэдхээ. Чи тэгээд нэг хазахтаа нэг 100 бактери аманда хийчихэд байгаа байхгүй. Тийш би хамгийн ачнаа штэ. Бактери нь ухаж гаргаад идэггүй дээ. Ой. За чи сайн хөөшөө гэж магтлаа. Одоо хоёлоо ерөөлөө илчлээ. Чи намаа нэг магттай хариуна хичээгээ. За. Яс. Магтах юм алгуу. Баг алга. Энэ юугаар гарч байгаа? Юугаар гарч байгаа? Энэ юу юм бэ? Хонжиг. Хонжиг гэдэг үлээ. Юу гэдэг вэ? Бүхс гэдэг үлээ. За хошногоор гардаг гэж ярьсан. Чи бүр амар сонирхолтой тий. Газрын гүнээс хөгжлийг олборлоно. Ерөнхий ивент тэтгэгч South Gobi Sands. Үс мэддэг жижигхэн нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би Тэстэй танилцуулж сүбэдэ. 6 настай. за одоо малгайгаа аваад тавьтаа. Малгай нунаад ерөөсөө олчихгүй. Юу өмсч юм бэ энэ ч одоо? Сүбэдэ юм уу энэ ч динзавр юм уу? Динзавр штэ. Оо динзавр. Ямар нэртэй динзавр юм? Нэргүй. А? Нэргүй штэ. Нэрэггүй гэдэг динзавр юм уу? Тий. Оо нэрэггүй сайн уу нэрэггүй динзавра? Энэ зүгээр цамцсан штэ. Оо цамцсан юм уу? Тий. Би одоо хаашаа харж ярих вэ? Энэ нүд рүү харж ярих вэ? Энэ нүд рүү харж ярих вэ? Энэ зүгээр ийшээ хачаа тий. За тэгээ. Бач одоо энд бас нэг найз мэдлийг гинэ. Сайн байна уу? Намайг Сүбэдгийн найз конкурент. Үгүй тий. Динзавр. Оо динзавр гэдэг. Би нурууныхаа ард юу авсан бэ гэхээр юу авчирсан бэ гэхээр манай найз Сүбэдгийн хийдэг юу вэ? Number black. А? Number black. Энэ тайлах юм одоо. За, Сүбэдэ. Сонь сайхан юу вэ? Хичээл сурлага өндөр үү? өндөр. Хэцүү байна уу? Ядарч гин үү? Ядарч гин. Хаагаараа ядарч гин? Яхаараа ядарч гин? Тоо бичих өсөх бичих. Бүгдээрэнд нь ядарч гин үү? Миний үе тусалж гин үү хүн? Манай энэ ихш нарт. Юм хийгээд ярих хэцүү байна уу чамд? Тий. За тэгвэл төр тавьчихаа гурлаа гоё юмаа яриа л да. Миний үгээ аав ээж нь хин гэдэг ямар ажил хийдэг вүлээ? Манай аав нь Рохмонтэй ажилладаг. Манай ээж нь Шангриа дотор ажилладаг. Шангриа. Бэник дотор. Аав нь хаана ажилладаг гинэ? Рохмон. За. Арам палазын хажуу тал. Ааха. Ээж нь болохоор Шангрила манай сургуультай ойрхон шинэ үе. Шангрила. Чи шинэ үед сурж байгаа мó? Шинэ үеийн нэгдүгээр В ингээ. Хөр В юм уу? Тий, В. За. Тэгээ манай багшны нэрнүүд нь ичин хорлоо. За. Бас манай дуу хөгжмийн багш нь мөнгөн шүүр. За. Бас манай бим темри багш пүрүүд загт. За. Багш нарын хамгийн сайн багш нь хэн байна чамд ер нь? Ичин хорлоо. Яагаад ичин хорлоо багш хамгийн сайн санагдж байна чамд? Яагаад болохоор манай сургуулийн хамгийн сайн багш. За, яаж мэддэгдээ сайн багш гэж үл мэдхээ? Өчигдөр тэгээд одоо хумсаа идээ дуусаагүй л байгаа мó? Төрүүчийн нэвтрүүлгээр идэж илвэсэн. Одоо бас идэж илвэн. Хумсаа идэж байгаа одоо. Яг энийг чи тэрийг хүүхдүүд шүүмжлэн штэ. Энэ одоо яаж байгаа юм бэ? Хумсаа идээд дээдэг нь. Хумс идэг чинь юунд муу үлээ? Бинт. Яагаад? Яагаад болохоор тэр хумсан дотор нь бактериуд байгаа. Бактериуд байгаа байхгүй үл мэдхээ. Чи тэгээд нэг хазахтаа
нэг 100 бактери амандаа хийчээд байгаа байхгүй. Тийш би хамгийн ачнаас тий бактерийн ухаж гаргаад идээгүй дээ. Ой. Чи тэ энийг ингээ хийгээд юу дуусах юм уу хоёлаа нэвтрүүлэг дуусахад нэг л хэцүүхэн болоо явчлаа үлмэтгээ чи туслаарай заа юу. За. За хоёлаа тэгээд бусад одоо булангуудынхаа завсраар л одоо энийг хийгээл тусцъя да тийх үгүй сүвэдэ тэ. Тгий. Бацэн бомск. Ятарч ийн үү сүвэдэ? Ятарч. Зовлонтой байна уу? Гоё шүү тэгээ шууд хэлдэг те. Би бол худлаагаасаа үгүй би ядраагүй зүгээр сайн байна гэж хэлдэг. Энэ ямар чанарыг хэлдэг вүлээ? Худалч. Яг үнэ худалчийн эсрэг тал нь юу лээ? Үнэнч. За энэ талаар гурлаа сайн муу сайхан муухайгийн тухай ярив тийхүү. Үнэнч хүн худалч хүний аль нь сайн аль нь муу юм бэ сүбэдэ? Үнэнч. Үнэнч хүн сайн. Яагаад миний хүү тэгж бодож байна? Үнэнч хүн яадаг вүлээ? Дандаа үнэн ярьдаг. Дандаа үнэн ярьдаг. За чи хизээ муухай үг хэлжсэн бэ? Хэлжсэн үү ер нь? Хэлжсэн. Хэлжсэн үү хэлээгүй юу? Хэлжсэн. За хизээ хэлжсэн? Эхнэрээ нэг хүүхэд тарах гэдсэн чинь намаа баахан нэг хүчлээд байсан. За тэгэхээр миний хүү яасан? Уурлаад хараалын үг хэлсэн. Уурлаад хараалын үг хэлсэн. За сая бит хоёрын ярианд манай сүбэдэ зөв ярьж гин үү, буруу ярьж гин үү? Чи шүүмжлэх үү, магтах уу сүбэдэг? Ямар ч гэсэн шүүмжлэх хахаа. Яг тэгвэл хулаа исэн болохоор. Юу гэж худлаа хэлсэн гэж? Одоо тэр биш тий худаа тэр нөгөө хараалын үг хэлсэнд нь идэхгүй байгаа болохоор. Үгүй шүү дээ. Би бол харин маш их зөв юм хэлж гин гэж бодож байна. Яагаад гэвэл хүн манай сүбэдээ сая яасан гэхээр хийсэн зүйлээ яг юу болсноо хэлээд өөрийнхөө буруу хийснээ хүлээн зөвшөөрөөд хэлсэн байхгүй юу? Энэ чинь дахиж би алдаа гаргахгүй би буруу юм хийсэн байна да гэдгээ ойлгож байгаа маш зөв хүний санаа байхгүй юу? За ингээд үнэнч худалч гэдгийн тухай гурлаа ярьлаа. Одоо тэгвэл атаархал гэдэг талаар ярив. Атаархал гэдэг нь одоо нэг хүн штэ амар гоё машинтай байгаа гэвэл тэрнээс нэгээд гоё юм би машинтай болохгүй сан гэдгийг бүр дээд ингээд хийчин байдаг. За сүбэдэ миний хүү одоо хин нэг үнд атаархаж үзсэн үү? Үзээгүй юу? Тий. За жишээлбэл штэ сүбэдэ танаа ангийн хүүхдэд 15 динозавр байна гэд бодъё. Чамд гэтэл 8хан динозавр байна гэвэл чи атаарах уу тэр хүүхдэд? Атаарна. Тгий штэ эн чин надад 8 байгаад байхад яагаад тэр хүүхдэд 15 байгаад байна гэх нь вэ те? Атаархаад л ивэл хорон санаа нэгсдэг. Тийм байх нь сүбэдэ. Тий. Дандаа бол атаарахгүйгээр юу гэж харин бодох ёстой вүлээ? За яах вэ? Манай найз 15 динозавртай ямар мундаг юм бэ те? Би бас хизээ нэгэн цагт ингээд цуглуулад 15 динозавртай болно доо гэж бодвол атаарахгүй гэсэн үг тийм ээ? Тий. За миний хүү ойлгож ирсэн сүбэдэ? Ойлгож. Хэцүү байна уу миний үд энэ яриа? Тий. Ингээд хүүхэд хамгийн үнэнч байдаг гэдг нь харагдаад байгаа байхгүй юу? Ядарч ийн үү миний хүү сүбэдэ? За тэгвэл гурлаа төр завсарлаа тийх үү? Мэдсгийн цочин. Манай зочин биднэрт ямар зүйл заах бол За намайг хараад та нар ямар зочин гэж бодож байна? Юуны талаар ярина гэж бодож байна? Эмч гэж бодож байна уу? Эмч ер нь яадаг вүлээ? одоо эрүүлгүй юу гэдгийг шалгаж одоо ямар нэгэн зүйл нь ингээд буруу байвал ингээд засаж өгдөг тий. Гэхдээ юугаар засаж өгдөг вүлээ эмч? Эмээр. Гэхдээ би болохоор хоолоор эмчилдэг хүн байхгүй юу? Тэгэхээр яг ямар мэрэгчлээ юм бол сонсч байсан уу? Хоолоор эмчилдэг хүний талаар? Сайн мэдэхгүй байх шүү гэн тий. Тэгэхээр миний мэрэгжил болохоор хоол зүйч мэрэгжил. Яагаад халаад өмссөн гэж? Би эмчилдэг шүү гэдгээ үзүүлэх гээд тий. Би ингээ хоолоор эмчилдэг шүү гэдгийг үзүүлэх гээд эмчи халаад өмсөж ирсэн байхгүй юу? За одоо би та хоёрт ингээд өнөөдөр
ийм олон сонирхолтой юмнууд авчирсан байгаа. За энэ дээр ингээ бүгдөө тандаа мэддэг юмнууд харагдаж байна уу? Юунууд вэ? Эдгээр юу вэ? Энэ эдэн шошин идэх юмнууд. Нэрээ иддэг юмнууд тий. Энд дандаа иддэг юмнууд байгаа. Энийг юу гэдгийг мэдхүү? Цагаан брокколи. Оо, яг зөв. Цагаан брокколи буюу цэцэгт байцаа гэдэг тий. За та хэд ингээд хичээл дээр нь сургууль дээр нь ийм хоолны талаар хичээл ордог уу? Ордоггүй. Ордоггүй юу? Та хэд хаанаас энэ мэдлэгийг авдгийг? Хэн зааж өгдөг вэ? Би л өөрөө YouTube-ээс шаадаг. Оо, YouTube-ээс л хайж гинөө. Тэгэхээр энэ модулуудыг ашиглаад хүүхдүүдэд хичээл ордог байхгүй юу? Энэ юу юм бэ? Чили. Оо, чили, халуун чинжүү те. Энийг идэж үзчихсэн үү? Үжиж байгаагүй харин тэрийг орсон зүйлүүдийг идэж үзчихсэн үү? За тэгвэл энэ энийг бариад үзчихээ. Байцаа биш те. Юу вэ? Англи Аугуст. Тэ? Энэ юу юм бол та? Энд ийм дотроо ийм жижигэн нөгөө нэг бондгор ийм шиг юмтай. Юу лээ? Энийг болохоор ванду гэдэг байхгүй. Дотроос нь ийм ногоон өнгөтэй вандунууд гарч ирдэг байхгүй. Гэтийн англи жоохон жижигэн байдیں۔ Да. Жижигэн байдаг уу? Яг энэ нөгөө модель болохоор жоохон том хийсэн баг. За, тэгвэл хоол зүүж гэдэг хөө яадаг гэж? Яг хоолоор эмчилнэ. Хоолоор эмчилнэ. Тэгэхээр нөгөө нэг хүүхдүүдэд эсвэл өвдсөн хүмүүст энэ хоолыг идвэл таны энэ өвчин сайн шүү гэдгийг зааж өгдөг байхгүй юу? Хоолныхын цэсийг гаргаж өгдөг гэсэн үг. За та хэд өмнө одоо өвдөгтөө ээж нь өвдөгтөн ч юм уу ямар хоол идвэл илүү хурдан идэх шүү, дархлаа чинь сайжрын шүү гэдээ ээж нь тийм юм ярьж ирсэн үү? Ярьжсэн одоо халуун ингээд эрүүл хоол идэж. Эрүүл хоол гэж тэгвэл юу юм болоо? Одоо ийм эднэр орсон байвал ийм ургамал эрүүл ургамал ногоонууд орсон байл магадгүй эрүүл юм байна те. Өөр юу орвол эрүүл юм бол? Тэгвэл эрүүл хоол гэж байгаа юм чи эрүүл бус хоол гэж байгаа юу? Бага. За эрүүл бус хоол юу вэ? Бүргэр. Ваа, яагаад бүргэр эрүүл бус вэ? Хүн таргалуулдаг. Хүн таргалуулдаг уу? Дуртай юу та хоёр бүргэрт? Би сав дургүй. Оо, хоёулаа дургүй юм уу? Би дуртай ш. Би хаяа бас иддэг ш. Тэгээ би ингээ хоол зүйч ижээж бас хаяа иддэг бол муу гэсэн үг үү? Энэ англигүй радиш. Чи энийг ч хурам нанжаан гэдэг те. Бид нар хоолоо амаараа идж байгаа. Шүдэрэж ажиллаж байгаа штэ. Тэгвэл та хоёр энийг хардаа. Энэ юу вэ? Хүний эрхтнүүд. За хүний эрхтнүүд эндээс та хоёр ингээд нэрлэж чадах уу? Чадна. За хоол юугаар орох вэ? Эхлээд хоол юугаар орох вэ? За та хоёр нэг барьж байгаад идээ да. Нэг юм идээд үзтээ. Эхлээд юугаар орж ийн? Амаар орж ийн тий. Амаар орсны дараа хаашаа явах вэ? Энд. Шууд тийшээ явчих уу? Ингээд илгэлөө шууд илг рүү явах уу? За би нэг удаа яваад ингээд доош явчаар гидслөө бүдүүн гидслөө явна. Оо, бүдүүн гидс гэж бас байд юм уу? За тэгээ яах вэ? Том гидс энэ нарийн гидс аа. Вау, ямар мундаг юм бэ. За би та хоёрт нэг удаа яаж явдгийг зааж өгье. Дараа нь та хоёр надад сурснаа бас хэлээрэй заяа. Боссон байж тээ. За, хүнд хэдэн хоолоо байдээ болоо? Нэг л хоолоо байдаг уу? Тэгвэл юугаар амьсгалт юм бол? Хамраар амьсгалаа. Тэгээ өөрийнхөө хоол иддэг хоолоогоор амьсгалдаг болов уу? Энэ хоёроор амьсгалдаг юм. Тэгэхээр хүнд ингээ хоёр хоолоо байдаг байхгүй юу? Улаан хоолоо, цагаан хоолоо гэдэг. Энэ дотор чи тийм хоолоо байх гэдэг шүү дээ, тий. За, хоол идлээ. Нөгөө энэ улаан хоолоо буюу энэ улбар шар өнгөтэй хоолоогоор орчдөг. За, тэгээ хаашаа явдаг гэж бодож байна? Ийш. Шууд гиз рүү орох уу? Биш. Хайч тийм бод. Наа чин болохоор зүрх, илэг. За, тэгвэл хаашаа явдаг вэ гэхлээр ходоод руу. Оо, ходоод руу явна. Та хоёрын ходоод хаана вэ? Энд. За, яг тэгэхээр энэ ягаан өнгөтэй нь ходоод ахгүй юу? Таараад байна шүү дээ, тий. Ийшээ яваад ходоодны дараа хаашаа ордё болоо? Энд чигээ. Оо, энэ нарийн гиз рүү буюу тэр шар урт амар урт гизээр дамжаад явдаг байхгүй юу? Тэгштэй яг ингэж явснаа, ингэж гараад хаагур гардаг юм чи. Хаагур гартай. Энэ юугаар гарч байгаа? Юугаар гарч байгаа? Энэ юу юм бэ? Хонжиг. Хонжиг гэдэг үлээ. Юу гэдэг вэ? Нарийн гиз. Бүхс гэдэг үлээ. За, хошногоор гардаг гэж ярьдаг. Чи бүр амар сайн дөхүүллээ, тий. Тэгэхээр амаар одоо жишээлх юм бол хоёулаа сая юу итлээ? Энийг итлээ. Энэ юу вэ? Энэ хаш гэдэг ногоо байна. За, хаш итлээ. Хаш ингээд улаан олоогоор орлоо. Ходоодын дотор ингээ энэ хашиг ингээ жижиглээд бутлаа, жижигхэн болгоод нарийн гисээр яваад энэ дотор хэрэгтэй байгаа хашнаас авах хэрэгтэй хэрэгтэй юмнуудыг авдаг байхгүй юу? Хүй наашаа хараарай. Хоёлаа ингээ хамт уулна юм ярих гэж ирсэн шүү дээ. Цаашаа. За тэгэнгүүтээ энэ ингээд
Гидсэн дотор орсон хаш маань энэ дотор явсаар агаад энэ бүдүүн гидсээр хэрэггүй зүйлсүүд нь яваад за ингээд бид нар энийг өтгөн болгоод гаргадаг байна. Өтгөн гэдэг чинь юу вэ? Одоо ийм шингэн биш яг ийм шингэн дүү. Үгүй. Баас болгож гаргах. Баас. Өтгөн гэдэг нь болохоор арай жоохон Амар өөр хэллэг гэсэн үг. амар урт баас. Та нарыг баас нь хатдаг уу? Хатдаг. Ямар үед ер нь хатаад ах шиг санагдчих. Сүү. Сүү ухаар ч юм уу те. Тэгэхээр нөгөө хоол зүүж хэрвээ чиний баас нь хатах юм бол эсвэл чи ханиад хүрэх юм бол за эсвэл одоо чамааг өндөр болгомоор байвал те. Эсвэл одоо илүү жинтэй хүнийг тураамаар байвал хоол зүүж тэр хүнд ингээд хоолны цэс бичиж өгдөг байхгүй юу? За одоо хоёлаа хоол хаашаа ордог гэдгээ надад сурснаа нэг хэлээд өгдөө. Энчээ яваад Энэ юу илээ энэ улбар шарангатай? Улаан хоолой. энчээ яваад энчээ яваад Тэгэхээр ягаан хөлтөнд юу илээ? Уушг руу хоол орохгүй шүү дээ. тэгээд ягаан хөлтөөр юу руу орж байгаа ингээд вэ? явж исэн Хотод руу ороод тэгээд нарийн гидсээр нарийн гидсээр ороод тэгээд баас. тэгээд энэ бүдүүн гидсээр буюу ногоон өнгөтэй гидсээр дамжиж яваад Өксөөр яваад баас. тэгээ баас болоод гардаг те. Ногооноос өөр ямар хүнс мэдэх вэ? Жимс. За тэгэх юм бол ногоо гэж байна, жимс гэж байна. Өөр юу байдаг вэ? Та хоёр төмсийг ногоо гэж бодож байна уу? Гүү. Жимс гэж бодож байна уу? ногоо гэж бодож байна. Ногоо гэж бодож байна. Би л мэдгүй юу гэж бодохоо мэдгүй. Сайн мэдхгүй байна те. Төмөс яг үнэндээ энэ боог талхтай адилхан байхгүй юу? Адилхан нэг бүлэгт ордог байхгүй юу? Яагаад гэвэл доторх юм найрлага нь адилхан байхгүй юу? Хүнс биш. Жимс биш, хоол мөн. Гурилаар ингээ боо хийж байгаа шүү дээ тий. Идэх юм болчихж байгаа тий. Тэгэхээр энэ гурил будаатай адилхан бүлэгт ордог. За тэгвэл гуруулаа ногоо гэд мэдчихлээ, жимсгээ мэдчихлээ, будаа гурил буюу үр тарианы бүлэг гэ мэдчихлээ. Тэгвэл өөр ямар төрөл байд юм бол? Мах. Мах. Хамгийн чухал юм чи мах штэ. Бас гурил. Энэ юу вэ? Өндөг. Өндөг тэгвэл мах юм болов эсвэл нөгөө будаа гурилтай адилхан юм болов эсвэл ногоо юм болов? Будаа гурилтай адилхан гэж бодож байна уу? Үгүй хоол. Энэ өндөг хаанаас ирдэ? Дахианаас ирдэг штэ тий. Тэгвэл мах хаанаас ирдэг вүлээ? Амтнаас ирдэг. Тэгэхээр ялгаагүй хоёлаа амтнаас гаралтай байгааз амтнаас ирсэн байгааз тэгэхээр энэ уургаар баялаг учраас махны төрөлтэй адилхан байхгүй юу? Бас сүү. Тий. Тэгвэл бас сүүний бүлэг гэж бас байд юм байна. За ахаад нэг үлдчихлээ 6 бүлэг байдаг байхгүй юу хүнсний? Дахиад нэг бүлэг нь юу юм болоо? За би тэгвэл хэлж өгөх үү? Тэр нь юу вэ? Өөх тос. Тос мэдэх үү? Мэдэн ургамлын тос. За өөр ямар тос байдаг вүлээ? Сүүлийн тос гэж мэдэх үү? Мэдэн. Шар тос гэж мэдэх үү? Мэдэн. Амар олон тос байна. Тэгвэл самар мэдэх үү? Мэдэн. За самар тэгвэл саяын нөгөө нэг хэлсэн 6 бүлгийн аль руу орох юм болоо? Хамгийн сүүлийн өөх тосных гэж юу? Тий, яг зөв. Самар өөх тостой адилхан байхгүй юу? Чи ямар мундаг ээ. Чи яагаад тэгэж бодсон бэ? Би уусаа самарыг хийдэг хэрнээс тээ. Надаа нэг зүйл бодогч. Одоо самарыг ингээд нухаш болгож самрын тос хийдэг. Самрын тос хийдэг штэ тий. Тэгээ амт нь ямар байдаг вүлээ? Амт нь яг юм хачин. Тийм тосрохог байдаг тий. Тийм болохоор самрын тос. Самрын тос гэж нэрлэдэг штэ. Ваа чистэ ухаантай. Самар гэдгийг одоо энэ тосны зүйл гэдгийг би мэдэж авсан. За тэгвэл ингээд хүнсний 6 бүлэг байд юм байна. Энэ 6 бүлгээс бид нар хэрэгтэй хоол хүнснийхээ шимт хичээлийг авд юм байна. Ийм ном авчирсан. Тэгэхээр та хоёр өнөөдөр сурсан юмнуудыгаа илүү сайн баттгахад цаашдаа энэ номноос илүү ихийг сураарай заа юу. За. Энийг та хоёрт бэлгэлье. За, бас чам бэлгэлье. За, баярлалаа. За одоо тэгээд игчин вэжтэй нэг онцгой таалга нь анхааралтай сонсоод хин төрүүлж таах нь тэр нь хурдан хэлээрэй. За ёо анхааралтайгаарай. Танхилун анхилун инхрийлэн гэдэг 3 ихчтэй. Ирээдүйн Монголын агуу том баатар тэр хэн бэ? Би Сүбэдэ байх нь вэ штэ. Манай Сүбэдэ чинь том болоод маш олон хүмүүс тусалсан, их орноо хамгаалсан, энэ сайхан тугийг өндөрч өргөж явах ийм одоо мундаг хүү болох гэж байгаа. Тэгээд би дараа нь Орос явах гэж байгаа. Манай Сүбэдэ дараа нь Орос явах гэж байгаа. Өмнө хятад явж исэн.
Манай Сүбэдэ өмнө нь хятад явж исэн. Игч нартайгаа их найрсаг байгаа. Заримдаа жоохон загнуулдаг л болохоос тийм ээ? Тийм. Юу гэж загнаад байна миний үг нэрээ? Зүгээр ээжсэн чинь зэнаад энэ хоол идэхгүй гэж зэнаад энэ. Миний хөө хоол идэхгүй байгаа юм уу? Тий. Гэхдээ Сүбэдэ баатар болохын тулд хүн чинь яах ёстой вэ? Хоол Сайн идэх ёстой. сайн идэх ёстой. Гэхдээ ямар хоол идэх ёстой вэ? Эрүүл. Эрүүл хоол идэх Эрүүл ёстой. Маш мундаг. Хитэх одоо ингээ одоо муухай бүргэр иддээл чиний ингээд гэдэж том болоод одоо баатар болгож үлчин баг хойшлон. Хойшлон шүү. За чи сайн хөө шүү гэж магтлаа. Одоо хоёулаа ерөөлөө илчлээ. За Сүбэдэ битэрт юу гэж өрөөх вэ? Чи намаа нэг магттай хариуна хичээгээ. За. Яс. Магтах юм алгуу. Баг алга. Өө чи ямар өөдгөө юм бэ эн чинь. Ерөөсөө алгуу. 9 үедээ заргаж явахыг хүсье. Яста гоё ерөөл эн чи ойлгосон уу? Сүбэдэ. 9 үедээ жаргаж яв гэж штэ чамайг. Ойлгохгүй энэ одоо энэ тоглоом хараад ингээд намайг ч магтаж чадахгүй. Намайг нь магтах юм байна уу ер нь? Бараг би лагаа юм уу За хаасан. тэгвэл тэгээ магтчаачтай нэг. 9 үедээ заргаж явахыг Намайг чи тэгээд байгаа юм уу? Тий. Йоо бид гур бүр инээдэрг. Одоо сүүлдээ бараг жадоонуудээ болох юу Тэрнээс хаасан. өмнө гурудаа нэвтрүүлгээ дуусгах шиг тийх үү? За та унаад идэг малгайгаа нэг өмсөж байгаад өнөөдрийн зочноо нэг нэрлээд тэгээ хоёлаа бэлгээ өгье тийх үү? Тэгье. За тэгээд найтайхан шиг тавьчаараа битгий байн унгаад байгаарай. Манай эмээ зөндөө ус орнууд аялцсан. Ааха. Japan явсан Japan. Ямар гоё юм бэ? Japan явцсан юм уу? Бас Чек явсан. Хаашаа явсан гинэ? Чек. Чек үү? За. Бас Герман явсан. Герман явцсан. Герман. За. Бас Франц явсан. Ямар мундаг эмээ вэ танаа эмээ чи. Магтахаас өөр аргагүй эмээ байна. Болцсон уу? Одоо бэлгээ өгч болох уу? За. Одоо бэлгээ өгье. За, энэ ямар бэлэг үлээ бол мэдхэ? Саус Гоби Сандс Зүйтэй. За энэ гоё ийм гоё Монгол тэмээтэй тийм ээ. Энэ компаниас зүгээр компани хайж олохгүй юу тэмээгийн зургийг нь санчих. санчих заа юу. Мэ бэлгээ ав. Тэдэг гоё амттан байгаа. Миний үг ухаантай мундаг сайн баатар болороо гэсэн шүү. Газрын гүнээс хөгжлийг олборлоно. Ерөнхий ивент тэтгэгч South Gobi Sands. За дараачийн бэлгийг одоо энэ гэдэг динзавр өгнө. За батусын заримгийг ахигч дросон юу лээ? Заримгаар бүтсэн бялуу өгж гинөө. Зүйтэй мид өчнөста мундаг шүү. За гой хуцаа өмсчих. Ой. Ингээд Наач бараг тэр Сүбэдэ гэдэг баатар уу? Энэ өмнө ингээд ясан гарнууд ясан чинь алга болцсон. За яах вэ? Тэр яах вэ? За ингээд гоё сууж байгаарай. За ингээд манай өнөөдрийн зочин хэн блэ бол мэдхэ? Сүбэдэ баатар буюу Динзавр найзтай ирсэнд маш их баярлалаа. Дараачийн нэвтрүүлэг үрдэл тийшээ даллаарай. Дараачийн Баяртай гэрээ. Баяртай. баяртай.